Сайн байцгаана уу? CP Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид доктортой байдлын тайлагнал болон түүнтэй холбоотой стандартуудын талаар ярилцахаар PwC компани хуулийн үйлчилгээний ахлах менежер мөнх жаргалыг урьж ирүүлээд байна. Сайн байна уу? За сайн байна уу? Юуны өмнө та доктортой байдлын тайлагнал гэж юу юм? Энэ нь яг яагаад чухал вэ гэдэг талаар мэдээлэл өгнө үү? За доктортой байдлын тайлан буюу сүүлийн үед хүмүүс бас бонзын тайлан гэдгээр нас мэддэг болсон тийм. Бонз гэдэг үг маань байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн энэ гурван үгнээс бүрдсэн. За англиараа болохоор ESG тайлан гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр олон компаниуд сүүлийн үед бонзын тайлан гаргаж байгаа. Тэгэхээр яг энэ өөрөө нягтлан бодогч нарт ямар хамаатай яг юу хэлээд байгаа гэдэг нь өөрөө бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар мэднэ компани гэдэг өөрөө ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд энэ бизнес өөрөө урт хугацаанд цаашдаа яаж явах юм, ямар амжилттай явах юм гэдгийг санхүүгийн тайлангаас нь хараад бүгд одоо ойлгож байна шүү дээ. Ялангуяа нягтлан бодогч нарт. За тэгвэл сүүлийн үед болохоор тэгвэл санхүүгийн бас үзүүлэлтийг бас харьцуулж харъя. Үүнээс нь шалтгаалаад энэ бизнес цаашдаа хэр амжилттай, хэр доктортой, хэр удаа явах юм гэдгийг нь бас хардаг болжээ. Тэгээ ийм учраас энэ доктортой байдлын буюу бонзын тайлан санхүүгийн бас тайлагнал гэж бас нэг талаар хэлээд байна. Яагаад энэ хэрэг болсонтой холбоотой богинохон мэдээлэл өгье те. За компани ингээ ашиг олох гээд явж байхдаа байгаль орчин, нийгэмд аль альн дээр нь эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлээд байдаг. Тэгээ бид нар болохоор ер нь эерэг нөлөөлөл илүү яриад яваад байсан чинь сүүлийн үед яасан бэ гэхээр сөрөг нөлөөлөл байна. Энийгээ хэмждэг болох хэрэгтэй. Тэгээд хэрвээ сөрөг байгаа бол түүнийг бууруулдаг, арилгадаг арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ үүндээ компани хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэдэг ийм зүйлүүд ярьсан. За жишээ нь хэлбэл бид нар байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөхөөр хөвчлэн уул уурхайн ч юм уу дэд бүтцийн компаниуд төсөөлөл байгаль орчныг хэрэг сүйтгэж байгаагаар нь хараад байдаг. Гэтэл зөвхөн офисын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани ч гэсэндээ эрчим хүч хэрэгжилж гэнэ үү, хэрэгжилж гэнэ хог хайж гэх мэтчлэн бид нар ийм сөрөг нөлөөлөл үзүүлээд байдаг. Тэгвэл үүнийгээ хэмжиж хянах хэрэгтэй болсон учраас одоо болоод байна. Тэгээ энийг хэмжиж хянаж байгаа бол үүнийгээ тайландаа оруулдаг ийм шаардлага гараад байгаа учраас одоо бүгд бид нар бонзын тайлан, доктортой хөгжлийн тайлан гэдгийг сүүлийн үед их ярьдаг болжээ. За байгаль орчиндөө энэ чиглэлээр. За нөгөө талдаа нийгэмдээ гэдэг үзэхээр компаниуд юу гэж ойлгодог вэ гэхээр бид нар ажлын байрыг бий болгож байна. Нийгэмд маш олон гоё бүтээгдэхүүн бараа үйлчлэгээ гаргаж байна. Тэгэхээр нийгэмд ихэнхдээ маш сайн нөлөөтэй гэж бодод байдаг. Гэтэл бас сөрөг нөлөөг үзүүлээд байд юм байна. Тухайлбал өөрийнхөө ажилчдад ханган нийлүүлж байгаа байгууллагад байж байгаа хүмүүст за хэрэглэгчтэй эсвэл миний бизнесийн үйл ажиллагаанд өртөж байгаа олон нийтэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлээд байдаг бол түүнийгээ хэмждэг бол тэгээ түүнийгээ ил тод нээлттэй мэдээлдэг болоо гэсэн энэ хандлага маш их хүчтэй байгаа учраас бонзын тайлан одоо хийж байна. За яагаад хэрэгтэй болсон юм бэ гэхээр хамгийн том шаардлага хөрөнгө оруулагчдын зүгээс тавигдаж байна. За ялангуяа гадаад улсын томоохон хөрөнгө оруулагч нар болохоор санхүүгийн тайлан бол хангалттай биш. Заавал санхүүгийн бус үзүүлэлттэй тайлангаа авчирч үзвэл за би тэгээ тэр хоёулангийг харж агаад үнэхээр доктортой явах бизнес байвал хөрөнгө оруулах гэдэг ийм шаардлага тавьдаг болсон учраас нэгдүгээрт Монгол улсын хувьд энэ хөрөнгө оруулагчдаас тавьсан шаардлага хүрээнд бонзын буюу доктортой хөгжлийн тайлан хийдэг болоод байна. За хоёрдугаарт одоо хууль тогтоомжийн шаардлагууд бий болж байна. За манай улсад бол хууль тогтоомжийн шаардлагууд гээд нэлээд одоо хөгжөөд явж байгаа. Тэгээ энийг би тодорхой дараагийн хэсгүүдэд тайлбарлах болно. Бонзын тайлан маань уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбогдож байгаа бол? За энэ айгуу сайхан асуулт байна. Яг тэр энэ маш холбоотой. Яг би түрүү хэллээ шүү дээ. Компаниуд маань өөрөө одоо байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд байна. Тэгээ энэ сөрөг нөлөөнүүд маань хуримтлагцаар хагаад одоо бид нар хамгийн их ярьж байгаа зүйл болохоор уур амьсгалын өөрчлөлттэй. Энэ юу вэ гэхээр бид нар мэдчихээн улам бүр дэлхийн одоо дулаарл гэдэг юм чинь ихсэж байна гэж яриад байна. За тэрний үр дагавар юу юм бэ гэхээр маш энгийнээр хэлэх юм бол бидний энэ өмнө нь харж байгаагүй энэ байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсээд байгаа тийм. Тэгэхээр та бүхэн сая сонссон бол дөнгөж өнгөрсөн 7 хоногт Испани нэг хотод одоо бүтэн жил ордог хур тунцсан нэг өдөрт орсон. 200 гаруй хүн нас урсан тий. Тэг үүнийг дагаа хэрэг бид нар бизнесийн агуулгаар бодох юм бол маш олон бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тий. Тухайн хугацаанд эргээд тэр чинь яаж сэргээх вэ гэдэг ингээ асуудлууд үүснэ. Тэгэхээр ерөөсөө энэ сөрөг нөлөөлчөөр уур амьсгалын өөрчлөлт гэдэг том зүйлийг бий болгож байгаа учраас энэ тайлагнуул маань өөрөө уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж байгаа нөлөөлөл чи одоо хэмжээрээ энийгээ одоогоосоо бууруулж яваарай гэдэг тэр шахалт, тийм шаардлага бол маш өндөр орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол маш холбоотой сэдв юм аа.
За тэгвэл сая таны дурдсанчлан Монгол улсын хувьд доктортой байдлын тайлагналыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин талаас ямархуу байгаа талаар та арай жоохон дэлгэрэнгүй яриулъя. За тэгээ. За яг одоо бонзын буюу одоо байгаль орчны нийгэм засаглалын тайлан гаргаа гэдэг энэ шаардлага 2022 онд компани засаглалын кодексыг санхүүгийн зохицуулах орооноос баталгахад шинжилэн баталгахад анх удаа орж ирсэн. Гэтэ энэ зохицуулт манд зөвхөн хөрөнгийн биржид хувьцаагаа зарж байгаа компаниуд, арилжаалж байгаа компаниуд, за тэгээд банк бусын ихтгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг одоо компаниуд, за тэгээд даатгалын ч гэдэг юм уу нэг тодорхой хүрээнд энэ шаардлага бол хамгийн түрүүнд орж ирсэн байгаа даа. За явандаа бол энэ чиглэлээр маш их өөрчлөлтүүд орж ирнэ гэдэгт бол би одоо хуульчийн хувьд бол бас яг тийм ихтгэл үнэмшилтэй байгаа. За тэгэхээр одоо бол харьцангуй хязгаарлагдмал хүрээнд хуулийн шаардлага байгаа. Гэтэ миний түрүүний хэлдгээр хэдийгээр хуулийн шаардлага зөвхөн тодорхой илүү олон нийтийн эрх ашигт хамааралтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүд хамааралтайгаар энэ заалт орж ирсэн боловч өөр компаниуд листед болоог хөрөнгийн биржин дээр хуцаага арилжаадаг компаниуд ч гэсэндээ бонзын тайлан хийгээд байгаа нь шалтгаантай. Энэ шалтгаан болохоор тэдний магадгүй тэр санхүүжлэгч нарын шаардлага байна. Дээрээс нь нэмээд манай Монголын банкуд ч гэсэндээ бас тодорхой зарим төрлийн зээл дээр бонзын шаардлагаас тавьж эхэлж байгаа. Учир нь гэвэл тэдний манд бас оруулж ирж байгаа тэр гадаад санхүүжилт их усруу маань бас одоо бонзын тодорхой шалгууртай шаардлагатай болсон гэсэн үг. Тэгэхээр манай улсад дүгнээд хэлэх юм бол эхний шаардлагууд ороод ирсэн. Явандаа энэ одоо улам энэ чиглэлийн шаардлага улам нарийн болно гэсэн тийм ойлголттой байна. За тэгвэл энэ тайлагналтай холбоотойгоор компаниудын зүгээс яг анхаарах асуудлууд нь юу байгаа вэ? За ерөнхий бонзын тайлан гэдэг. За 22 онд засаглалын кодекс гараад за 23 оноос эхлээд ер нь бид нэр одоо бонзын тайлангуудыг харж байна. Ялангуяа 24 оны гарсны дараа бид нар нэлээд олон тайлангуудыг харж байна. Тэгэхээр мэдээж сайн зүйлүүд зөндөө байгаа, дутагдaltaй талууд бас байгаа. Гэтэ би эндээс яг онцлоод нэг хэдэн зүйлийг хэлээ л да. За нэгдүгээрт нь бол ерөөсө тайлан дээр байгаа мэдээллийн өөрөө үнэн зөв тэг бүрэн гэдэг асуудал бол үнэхээр том асуудал байна. Хоёрдугаарт нь болохоор за сүүлийн үед ногоон тарих угаалт гэж нэрлэдэг болсон. Тэгэхээр юу вэ гэхээр байгаль орчин нийгэмд маш ээлтэй үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь өөрөө цаанаа батлагдахгүй. Ер нь бол худлаа амлалтуудыг, худлаа мэдээлэл өөрөө хит гараад байна гэсэн тийм бас үг байна. За дээрэс нь бид нар мэднэ санхүүгийн тайлан бол тодорхой тасалбар хугацаатай байдаг шүү дээ, тий? Санхүүгийн жилээр тасалбар болдог. Тэгвэл одоогийн бонзын тайлангууд ямар хугацааг хамраад байгаа, ямар хугацаагаар тасалбар болоод байгаа юм бэ гэдэг нь огт мэддэхгүй байна. Тэгэхээр энэ бол нэг нийтлэг том алдаа гэдэг юм уу дутагдaltaй талууд байгаа. Явандаа энэ бол сайжраад явах байхаа гэж бодож байна. Манай хөтөлбөрт нэмэлт мэдээлэл өгөхөөр PwC аудит компани ахлах менежер Баасан Жаргал хүрэлцэн яриад байна. Нийтлэг ашиглагддаг бонзын ямар стандартууд байдаг вэ? Үүнээс Монгол улсад хамгийн хамааралтай нь аль нь вэ? За, ер нь уур амьсгалын өөрчлөлт эрдэж эхэлснээс хойш маш олон төрлийн стандартууд гарсан. За, GRI гэдэг Европын холбоонд хамааралтай EFRIC байгууллагаас гаргасан стандартууд байна. Америкт хамааралтай ACC байгууллагаас гаргасан стандартууд байна. Олон улсын стандарт буюу тий олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандартыг гаргасан байгууллага буюу IFRS-аас гаргасан стандарт байна. За мөн хүлэмжийн тооцооллыг тооцоолгож зориулсан GHG протокол гэж байна. GRI initiatives гэдэг үдирдэмж байна. Гэх мэтчлэн маш олон төрлийн стандартууд, за мөн одоо рейтинг өгдөг байгууллагууд, зөвлөмжүүд, үдирдэмжүүд, стандартууд гэдэг маш олон тийм баримт бичгүүд гарсан. За одоор болохоор тэр баримт бичгүүд маань ерөнхийдөө хоорондоо нэгдээд 3 том стандарт руу ер нь чиглэгдэж байна. За эхнийх нь болохоор Европт хамааралтай CSRD гэдэг стандарт, дараагийнх нь Америкт хамаартай ACC байгууллагаас гаргасан стандарт, дараагийнх нь бусад одоо улс орнуудад хамааралтай олон улсын стандартын орооноос гаргасан S1, S2 гэж яриад байгаа тийм STOS, S1, S2 доктортой байдлын стандартууд гарсан байгаа. 2024 оноос олон улсад STOS-ийн доктортой байдлын стандартыг мөрдөж байгаа. За тэгвэл энэ стандартыг мөрдснөөр компаниудын одоо тайлагнаж байгаа доктортой байдлын тайлагналд ямар өөрчлөлт гарах вэ? За эдгээр олон стандартуудаас манай одоо хуульд нэгтлэн бодох
бүртгэлийн тухай хуульд санхүүгийн тайлангалын олон улсын стандартыг дагаж мөрдөнө гэж байдаг учраас тэр стандартын хорооноос гаргасан S1, S2 стандарт маань ерөнхийдөө хамааралтай болохоор харагдаж байгаа. За энэ стандартыг яг одоо хуульд заагаад хэдэн оны хэдэн сараас одоо хэрэгжинэ гэж заагаагүй ч гэсэн ирээдүйд ойрын хугацаанд хэрэгжих байх гэж харж байгаа. За тэгээ энэ стандартыг яг хэрэгжүүлж эхэлснээр одоо байгаа доктортой байдлын тайлангууд маань одоо яг тэр хിവэрээ байх боломжгүй болно. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох болно. Яагаад гэвэл стандарт маань өөрөө тухайн стандартыг дагсан уу, дагаагүй юу гэсэн одоо бүх стандартын шаардлагуудыг дагаж мөрдөх хэрэгтэй болно гэсэн үг. Одоогийн тайлгнаж байгаа доктортой байдлын тайлан маань ерөнхийдөө аливаа нэг стандартын дагуу биш. Тухайн компани байгууллагад ямар ажил хийсэн те жишээл мод тарьсан ч юм уу те тэрийгэ тайлгнаж явж байгаа бол тухайн стандарт маань заавал тухайн байгууллагын хувьд материаллаг эрсдэл болон боломжуудад хамааралтай зүйлүүдийг тайлгнахыг одоо шаардсан байгаа. Жишээлбэл тэр маань мод тарьсан байлаа гэхэд тэр мод тарьсан нь өөрөө тухайн байгууллагын одоо материаллаг эрсдэл боломжид яаж хамаарагдж байгаа болвол тэрийг одоо оруулна гэсэн үг. Хэрвээ тэр маань хамааралгүй бол оруулахгүй гэсэн үг. Тэгвэл PwC компанийн хувьд энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ? Манай компани болохоор энэ стандартыг одоо хэрэгжүүлэх бүхий л үйл явцад тусалж ажиллаж болж байгаа. Дотоодын болон олон улсын мэрэгжилтнүүд маань энэ стандартыг одоо хэрэгжүүлэх бэлтгэл явцаас эхлээд хэрэгжүүлэх тэр хугацаа болон хэрэгжээд гаргасан тайлан дээр нь аудит хийх, баталгаажуулах, үйлчилгээ өгөх гэмэтлэн бүхий л үе шатад бидгээд хамтран ажиллах боломжтой байгаа. Санхүүгийн мэрэгжлийн хүмүүс болон аудиторууд энэ стандартыг хангаж ажиллахад юунээр анхаарах хэрэгтэй вэ? За энэ стандарт маань эхний ер нь 2 стандарт нь л гарсан байгаа юм. S1 стандарт маань ерөнхий стандарт, S2 стандарт нь зөвхөн уур амьсгалтай холбоотой стандарт гарсан. Энийний дараагаар олон өөр стандартууд бас дахиж гарахаар хүлээгдэж байгаа. Санхүүгийн тайлантай харьцуулахад доктортой байдлын тайлангийн маш том ялгаатай тал байгаа. Тэр нь санхүүгийн тайлан зөвхөн өөрт байгаа мэдээлэл болон тухайн байгууллагынхаа талаар мэдээллийг ашиглаад бэлтгэх боломжтой бол доктортой байдлын тайлан маань бэлтгэн нийлүүлэгч харилцагч гээд өөрсдийн үн цэнийн гинжин хэлгээд байгаа хамааралтай этгээдүүдээс бүгднгээс нь дата мэдээлэл цуглуулж байж бэлтгэх боломжтой учраас өгөгдөл мэдээллийн цуглуулгын хамрах хүрээ нь маш өргөн. Тийм учраас байгууллага компаниуд маш их дата мэдээлэл цуглуулсан мэдээллийг хянаж зөв мэдээлэл ашиглаж бэлдэх шаардлагатай. Аудиторууд маань ч гэсэндээ тайлан гарсны дараа шууд аудит хийхэд бэлэн биш. Яагаад гэхээр тэр аудит хийхийн өмнө тухайн тайлан бэлтгэсэн дата өгөгдөл маань маш чанартай түвшинд бэлтгэх хэрэгтэй. Тэгжээж аудитын тайлан маань одоо цэвэр дүгнэлт гарах боломжтой гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бүх шатандаа бүгдээрээ эхний үед бэлтгэл ажиллагаа илүү сайн хийх хэрэгтэй. Тэгжээж магадгүй хэсэг хугацааны дараа стандартыг амжилттай хэрэгжүүлээд аудитын одоо амжилттай дүгнэлт гарах боломжтой болно гэж ярьж байна. Харин одоо Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт доктортой байдлын стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар бид удирдах зөвлөлийн гишүүн мэрэгжлийн үйлчилгээ зохицуулалтын бодлогын хорооны дарга инх төвшөнтэй ярилцах гэж байна. Өнөөдрийн хөтөлбөрийг маань үзэж сонирхож байгаа манай CPA гишүүд болон бусад хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргье. Доктортой байдлын стандартыг бусад улс орнуудын мэрэгжлийн байгууллагууд хэрхэн мөрдөж байгаа талаар та эхлээд сонирхолтой юу? За ингээд улс орнуудын туршлагыг хараад хахад бас яг нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн бодлогыг барьж байгаа газар нь одоо нэлээд санаачлагтай ажиллаж одоо ингээд яаж одоо тухайн улстай хэрэгжүүлэх тэр стратегийг гаргасан. Тэгээд тэр дагуугаар бас институтууд нь ажиллаж байгаа тийм туршлага нэлээд байна. Энэ S1, S2 стандарт маань ер нь бол гараад удаагүй байгаа. Тэгээд мэрэгжлийн байгууллагууд маань ер нь бас одоо бүгдээрээ яг нэг төвшөнд арай биш олон улсад бас нэлээд өөр төвшөнд явж байна. За нэлээд сайн судлаад үзсэн чинь манлайлж байгаа нь бол Европын холбооны улсын институтууд бас нэлээд манлайлж явж байна. Яа тэгвэл тэд нар чинь бас яг манай энэ стандарт гарахаас өмнө өөрсдийн гэсэн стандарттай болсон байсан. Яг нэлээд юм ойрхон стандарт одоо S1, S2-тэй тийм болохоор нэлээд сайн туршлагатайгаар нэлээд хурдцтай явж байна.
Түүний араас UK-ийн орж ийн бас Азиас гэвэл Япон, Солонгосын мэрэгжсэн нэгтлэн бодогчдын институтууд доктортой байдлын мэрэгжсэн бэлтгэх хөтөлбөрүүдэд бас бүр нэлээд баталчихсан явж байна. За Сингапур улс бас яг тийм хөтөлбөр зарласан байсан. Гэх мэтчлэн одоо бас нөгөө яг ижил төстэй институтууд маань нэлээд санаачлагтай, хурдтай ажиллаж байна. Тэгвэл Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт доктортой байдлын стандартыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх тал дээр ямар ажлууд хийж байгаа талаар та товч танилцуулахгүй юу? Манай институт болохоор хуулиар хүлээсэн үүрэг гэдэгтэй нөгөө шинэ гарсан стандартыг орчуулах, тэгээд арга зүгээр хангах гэдэг хуульд бүр заасан юм үүрэгтэй. За тэр үүргийнхаа дагуу манай институт болохоор сая яг S1, S2 стандартаа бүрэн орчуулж дуусаад Монгол улсын нөгөө стандартын хороо гэж үгтэй тэр стандартын хороогоор батлуулсан байгаа. За тэгэхээр одоо ямар ажил үлдсэн бэ гэхээр редакц хийх одоо нөгөө хэвлэхэд одоо зориулж өргөх гэх мэт одоо тийм чимэглэлээр ажлууд үлдсэн. За тэгээд хэвлэлтэнд гарахаар одоо нөгөө яг хэрэглэгчтэй хүрэхээр ингээ бэлэн болсон байгаа. За нөгөө талаар бид нар бас институтынхаа зүгээс яг энэ стандарт гарсантай холбогдуулаад ер нь одоо энэ ESG-ийн төсөл гэдэг нэртэйгээр одоо энэ шинэ стандартуудыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар юм одоо дөрвтэй ажил зохиоё гэсэн юм шийдвэрийг удирдах зөвлөлөөс гаргаж батлаад за тэрнээс гадна бид нар бас өөрсдөө дүгнж үзээ бодлогын чанартай ямар байгууллагуудаа хамтарч ажиллах уу, ямар хүмүүстэй хамтарч ажиллах уу гэд тухайн хүмүүсээ бас урьж оролцуулахаар ингээд төдөлж байгаа. За манад ямар төвшний ямар хөтөлбөр хэрэгтэй байна. За тэгээд мэрэгсэн цол олоход одоо ямар боломж байна. Одоо хууль зүйн болон тэ дүрм журмын хувьд ямар зохицуулалт нэмэлтээр хэрэгтэй байна гэдгийг судалж аваад за бас яг энэ чиглэлийн мэрэгсэн цол олгох юм хөтөлбөр хийхээр бас ингээд яриад ингээд явж байна. Та сайн мэрэгжлэн бэлтгэх талаар дурдлаа. Энэ талаар та илүү дэлгэрүүлж ярьж өгнө үү? За энэ нөгөө шинэ стандарттай холбогдуулаад бас нэгтлэн бодогчд болон аудиторуудын хувьд нэлээд гоё боломж гарч ирж байгаагийн нэг нь өөрөөсөө яг энэ чиглэлээр мэрэгших тийм боломж байгаа. Зөвхөн яг одоо өмнө нь бол бид нар нөгөө санхүүгийн тайлан гаргаад санхүүгийн тайлан л баталгаажуулдаг байсан болвол энэ удаад бас энэ стандартын одоо ачаарч гэх юм уу бид нар одоо нөгөө энэ нэмэлтээр энэ санхүүгийн бус мэдээллийг санхүүгийн тайлантай одоо нэгтгэж гаргах тэр гаргасан тайланг одоо манай аудиторууд баталгаажуулалт хийх ийм боломж олдож байгаа. Чанд манай хөтөлбөрийн үзэгчдэд хүргэх нэмэлт мэдээлэл байна уу? Тэгэхээр бид нар бас одоо нөгөө ихтгэлтэй үнэтэй сангийн яам, нэгтлэн бот бүртгэлийн газар маань одоо нэлээд том төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. За тухайн төслөөрөө одоо яг одоо энэ шинэ гарч байгаа стандартуудаа аль салбараа эхэлж гаргах те хизээ яг хэрэгжүүлж дуусгах одоо энэ сайн дурын хугацаанд хизээ дуусгах те хэдэн он гэхэд яг бүгдээрээ аль бие усаар шилжих зэрэг одоо ийм бодлогын чанартай шийдвэрүүдэд утгагүй гаргана гэж найдаж байна. Манай институтын зүгээс ч гэсэн бидний одоо хэрэг тусалцаа дэмжлэг хэрэгтэй бол бид нар бас хамтарч ажиллахад бэлэн байгаа. CPA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид доктортой байдлын тайлагнал түүнтэй холбоотой стандартуудын талаар ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авчин талаар ярилцсан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн зочдод баярлалаа. Баяртай.